Одондөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань бүрхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одондрын алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikrutan Kids ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 хөс толгоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол шүдэнд хамгийн тустай элемент юу вэ гэдэг одоо сэдвээр ярилцах гэж байна. За Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байгаа өдрийн мэнд төргий бэлгэнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу. За нөгөө хүний биедэг хамгийн хатуу эд юу вэ гэсэн чинь шүдний паалан байдаг юм байна. Тэгээд одоо өнийгөө бас яаж одоо хамгаалах ёстой вэ? Ямар элемент хамгаалдаг вэ гэсэн одоо энэ сэдвүүрэл орно гэсэн үг шүү дээ. Шүдний паалан гэж нөгөө нэг шүдний гадуур байдаг гэсэн үг үстэй тий. Цоорч мордог. Тэгээд нөгөө яг одоо өстө нөгөө гол эмчилдэг юмнууд шүү дээ. Тэр нэрээ хамгийн хатуу байх юм ч хүн чинь нөгөө хичнээн хоолоо болгож идэж байгаа ч гэсэн зажлах, тасдах хэрэг гарч байгаа шүү дээ шүдээрээ. Тэгээ наад захын зүгээр самар итгэж ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Тийм чи ингээл бутлаал итгэхэр чинь тийм үү? Тийм. Тэгээ өөрөө нөхөн сэрхэхгүй амьд биш учраас амьд эрэхтэн биш учраас тийм болохоор одоо бас нөгөө дахиж запас байхгүй гэдэг шиг тэгэр одоо эрдэс байх юмнуудаараа хамгаалах нь. Тийм тэр бас их одоо сонирн болчихж байгаа юм байл л дээ. Тэрний юу гэхээр нөгөө нэг жоохон бахад гардаг гэсэн рекламуудыг санаж байна уурна чинь юм шүдний оны рекламууд байдаг. Ялангуяа Colgate рекламыг би ерөөсөө мартдаг байхгүй. Эсвэл Colgate амар олон жил хэрэглэсэн болохоор ч тийм үү. Тэгээ тэрэн дээр чинь нөгөө нэг рекламууд дээр юу гэж гардаг вэ гэхээр энэ шүдний бол фотороор баяжуулсан гэж гараад байдаг шүү дээ тий. Фотор гэдэг элемент байгаа шүү дээ тий чи. Фотороор баяжуулсан гэж гараад байдаг. Гэтэл яагаад тэгж рекламддаг байсан гэдэг нь өнөөдөр тодорхой болно заяа. Яагаад тийм чи заавал фотор яриад байдаг гэсэн тий. Уул нь бол ингээд төсөөлөх юм бол шүд гэдэг чинь өөрөө яс байгаа шүү дээ тий. Ер нь бол эн чинь ингээд яс явж байгаа шүү. Тэгвэл ясыг бат бөх болгоход нэгсэндээ яс эрүүл бат бөх байхад ямар хоёр элемент хэрэгтэй байдаг вэхээр хоёлаа өмнөх дугаарууд дээр ярьжсэн шүү дээ. Эхнийх нь бол мэдээж кальц тий. Кальц гэдэг элемент бол өөрөө ерөөсөө ясны тэр бат бөхчлөлтийг тэнцээ ингээд гол одоо нөгөө нэгдэл болоо явж идэг гэж ярьсан. Нөгөө нэг элемент нь болохоор фосфор гэж ярьсан тийм нөгөө чөтгөрийн гал энтергээ дугаар дээр ярьж хахад фосфор чинь хүний ясанд байж идэг. Тэгээ ингээ гэрэлтдэг агартаа нөгөө химийн уруулт ордог учраас юм жижигхэн дүл үсэгчдэг. Тэгээ ингээ чөтгөрийн гал гэдэг юм дээр үед үзэгддэг нь хүмүүс аваачаад одоо нөгөө чөтгөрийн гал сүнс мүнсгийн янз янзаар нэрлээд үдийг хүрсэн. Яг үнэ тэр бол зүгээр л нэг юм фосфат буюу фосфороос болж исэн юм үзэгдлсэн зөндөө ярьсан ба. Тэгэхээр энэ хоёулаа хүний биеийн ясны бүтцэд бэжиж хүний одоо биеийн яс одоо энэ мах арьс шөрмөсөө ингээд тээгээ зөөрлөөд яваад ах хэмжээний бат бөх болдго юм байна. За гэтэл фотор тэгвэл ягаад хаанаас ингээд ороод ирж байгаа юм бэ те нөгөө шүднийоонд ягаад фотор ороод ирж байгаа юм бэ гэсэн чинь түрүүний яг энэ паалангийн нөхөн төлжилт болон шүд цоорох гэдэг өвчнүүд байдаг шүү дээ. Шүд цоорох, шүдний нөгөө нэг шүд шарлах те шүд шарлах гэх мэт ийм төрлийн янз янзын одоо шүдний өвчнүүд байгаа. За тэр өвчнүүдээс болж шүд маань илэгдэлд орно тийм үү. Нэгсэндээ яаж илэгдэлд орох вэ? За эхний ээлжинд өдөр болгон би ямар нэгэн байдлаар хоол ундаа идээд зажлаад юм тасалж тастаад тийм хүн амтаа хазаж мазаад явж байхдаа тодорхой хэмжээнд миний шүд тэнцээ илэгдэлд ороод тэр паалан тэнцээ яах нь бага хэмжээгээр ингээд илэгдэлд ороод явж байгаа. За энэ дээр нэг юм гоё баримт байдаг штэ нөгөө сонирхолтой физиологийн номон дээр гардаг. Нэг юм урдаа юм хоёр шүдтэй мэрэгч амтан байдаг штэ. Тэр чинь юу гэдэг вэ? Бивер гэдэг үлээ те. Тийм минж үү. За тэр чинь нөгөө ингээд тийм минж те. Байнга ингэж мод мэрж явж яадаг. Тэгээ нэг юм далан ингэж угсардаг штэ. Тэргээр их алдтаа те. Тэгээ бүр тийм нэг минж хэсэг бүлэг минжнүүд хэдэн жилийн өмнө нэлээ далан угсраад нэг бүхэл бүтэн тосгон үерийн аюулаас аварцсан байсан шүү дээ. Тийм нэг сонирхолтой. Тэгэхээр тэр минжний жишээ нь ингээд шүд бол одоо хүний шүдтэй төстөө яг адилхан биш шүү те. За агуул бол зарим нөгөө наа чи яг адилхан биш гэл ороод байна. Би яг адилхан биш гэж хэлж байгаа. Төстөө ийм адилхан биологийн амьтад биш те шүдтэй гэд. За тэр минж тэгж их хэмжээгээр маш их хэмийг мэрдгүү байсан бол ерөөсө хэдхэн сарын дотор
шүд нь маш урт ургаад доошоо эрүүгээ цоолоод гарчих байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ингээ өөрийгөө хүнүүчих аюултай байсан. Тэгээ маш их юм мэрдэг учраас тодорхой хэмжээнд ингээ тодорхой урт нь хадгалагдаад байна шүү дээ. Тэн чи аюулгүй байдал дээр урт нь хадгалагдаад байна. За би хэрвээ буруу санааг бол хоньны эврийг бас тэгэж тайрдаг тий. Мушгирж орж ирээд цаашаагаад нүдээс сухлах аюул руу ордог шүү дээ. Тэнгүүд нь наан тайрах хэрэгтэй байдаг тийм үү. Тэрнтэй адилхан эдгээр чинь ингээ юу явж байгаа вэ гэхээр тодорхой юм бидний биологийн системүүд маань тодорхой юм илэгдэлд орж явахгүй бол одоо мөх амьдардаг байгаад ямар ч илэгдэлд орохгүй байх юм бол бидний шүд чинь тэнцэн аюултай бидэрт аюултай юм болох гэдэг байхгүй ерөөсөө нэгт нөгөө талаас байнгын тийм илэгдэлд орж идэг учраас бид нар тэрийг нөхөн төлжүүлж явах хэрэгтэй. Дээрэс нь аль болох хайрлаж хамгаалж авах хэрэгтэй болчихж байгаа. Чи түрүү хэлсэн шүү дээ. Одоо паалан бол ерөөсөө дахин давтагдахгүй тий. Тэрийг бол одоо ингээд одоо сүүлийн үед бол яг гаднаас нь хийдэг болцсон баг тий шүдний паалан. Гэтэл тэр чинь нөгөө нэг хүн яаж ч байгалийн юмыг дуурайгаад байгаль шиг өөр шиг төгсөж чаддгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар тэр нэг юм artificial алдаа орж ирээд байдаг. Тэгэхээр ийм асуудлууд гарч байгаа. Тэгсэн энэ чи яг нөгөө нэг ярих гэдэг фотор гэдэг элемент маань ямар нөлөөтэй юм гэхээр фотор тэр паалангууд болон одоо нөгөө нэг шүдэн дотор чин кальц явж байгаа, фосфор явж байгаа, за өөр бусад эрдсүүд явж байгаа, минералууд явж байгаа тий. Энэ ингээ элементүүд явж байгаа. За гэтэл фотор чин өөрөө амар юм өндөр уруулд орох чадвартай элемент юм байна л та. Ерөөсөө хүнээр ярих юм бол айгүй экстроверт элемент байгаа байхгүй. Бүх элементүүдтэй очиж юм ярьдаг, найзалдаг те ерөөсөө зүгээр байдаг нөгөө монголоор өгдөг лээ бөксөн өтсөн юм шиг гэдэг шүү дээ. Тийм нөхөр байгаа байхгүй. Фотор гэдэг элемент бол өөрөө тийм бүх элементүүдтэй очиод маш өндөр ингээ реактив уруулд орчдөг ийм элемент байж байна. Тэгэхээр энэ элемент маань шүдэнд очиод нөлөөлөхдөө яадаг вэ гэхээр шүдэнд байгаа минералууд болон кальц тэр фосфоруудыг хооронд нь маш батбөх болгочдөг гинэ ерөөсөө. Маш батбөх болгоод гаднаас нь одоо хэр баргийн илэгдэлд ороход тэр илэгдэлт агуу юм төсвөртэй болчихж байгаа гэсэн. Тэгээд тэр нөгөө паалангуудыг хамгаалах чадварыг үүсгэж байгаа байхгүй. Одоо нөгөө би анхандаа нэг юм тодорхой миний ясан шүд ургасны дараах юм паалангууд явж байгаа шүү дээ тий. Тэрийг би аваачиж анханаас нь тэнцээ бий болж явахт нь фотороор сайн ингэж одоо арчилж тижиж явахгүй бол миний паалан тэнцээ эмзэг болчих юм байна л та. Тэгээд айгүй бол одоо нөгөө нэг юм оногоо шиг юм байдаг шүү дээ. Манай үеийнхний нэг яриад шүү дээ. Ааруул идчихсэн чи шүдэн хугараад унчлаа энэ төр гэдэг тий. Тэр шиг юм чи одоо нэгсэндээ тэнцээ тодорхой хэмжээний фотор болон кальцууд нь тий дутагдсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм асуудал үүсгэж байна. Тэгэхээр фотор гэдэг элемент ерөөсөө шүдэнд очихороо тэр шүдний батбөх чанар тэгээд батбөх чанарыг сайжирчих юм бол шүдэн чинь суугийн одоо юу үүсэх цоорл гэдэг шүү дээ тийм монголоор цооролт үүсэх тэр паалангууд нь гимтэж илэгдэх энэ магадлалууд нь багасчдаг гэж байгаа юм. Тэгээ юм хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг ийм элемент байгаа юм. Шүдэнд ийм одоо чухал нөлөө үзүүлдэг. За шүдэн ч гэлтгүй ер нь бол ямар ч амьд амьтны ясны тэр бэхжилтэнд ийм чухал нөлөө үзүүлдэг юм байна л та. Гэхдээ яагаад хүн дээр шүдэнд ийм амар чухал нөлөө үзүүлдэг байх нь чи ил байж байгаа хэрэгтэй шүү дээ тий. Бид нар нөгөө нэг шүдээ угаахтаа угаасаа фотороор баяжуулсан нэгсэндээ фотор холдсон байгаа шүдний оогоор шүдээ угааж байгаа учраас яах нь миний аманд байгаа шүлс болон тэр шүдний сойз тэгээ усаар шууд шүдтэй харилцан үйлчлэлд ороод шүдэнд айгу сайнаар нөлөөлж юм. Тэгээ ингээд батбөх шүдтэй болох юм байна. Ямар ч байсан дээ. Тэрийг ингээ одоо фотор гэдэг нь тийм амар хэрэгтэй элемент болж байгаа. Гэтэл нөгөө талаараас хүний ясны тэр бэхжилтүүд ч гэсэн юм хэрэгтэй элементүүд болж таарсан юм байна л да. Гэтэл энийг нээсэн түүх нь өөрөө их сонин зав. За бид нар ингээд нөө дээр багасаа л шүдний одоо гэхдээ нэг юм шүдний оны реклам явха болцсон юм тий. Жохон бахт амар их явдаг байсан шүү дээ. Бодоодсэн чи. Одоо ер нь нөгөө нэг юм хүмүүс ингээд мэддэг болцсон тий. Угаасаа шүдээ өглөө ороод ядаж нэг удаа угаана гэдэг нь дүрэн болцсон тий хүмүүс. Тийм учраас гайгүй юм байна л да. За тэгсэн чинь түүх яаж явж ийм гэхээр шүдний энэ О гэдэг элемент л гэх гээд байна. Шүдний О гэдэг зүйл маань өөрөө их сонин юм болчихж байгаа. Чи одоо жишээ нь 5000 жил 100000 жилийн өмнө шүдээ угаадаг байсан гэж бодож байна уу? Угаадаг. Манай эмээ өвөөгөө эстэс чил баг нэг юм хуурай нутаг омоо хэрглэжсэн баг шүү. Тэ. Гэтэл яг ингээд хүмүүс түүхийн хувьд судалж үзсэн байгаа байхгүй юу? Ер нь энэ хүний амны хүндийн арчилгаа, шүдний арчилгаа ялангуяа тий шүд хилний арчилгаа яг хэдийн үеэс гаралтай юм бэ гэсэн чинь бүр 5000 жилийн өмнө заа юу. Бүр 5000 жилийн өмнө
эртний Бабилончууд, эртний Египтүүд, за тэгээд тухайн үеийн хятадууд, эртний хятадууд тий 5000 жилийн өмнөх гэдэг чинь юу Чин улсаас өмнөх тий 5000 жилийн өмнөх Египт гэдэг чинь ерөөсөө яг нөгөө нэг хор усаа шүтдэг байсан. Яг миний дуртай Египт гэх пирамида барьж исэн Египтүүд байгаа байхгүй. Бабилончууд гэдэг чинь яг л бичин үсэг зохиогдсон байсан үе байгаа байхгүй. Тэр чинь 5000 жилийн соёл иргэншил их үе юу шүү дээ тий. Тэгэхээр тэр үед хүмүүс шүдээ эхлээд одоо юм нунтаг юу гэх юм бэ мүнс маягийн зүйлээр угаадаг байсан юм байна л та. Ингээд зүгээр үрчдэг те. Тэгэж амны хөндийн одоо ариун цэврийг хангаж эхэлсэн байна. За үүний яг энэ үед бас ямар түүхийн баримтууд олцсон бэхэр хүн нөгөө ургамлууд байгаа штэ. Өвчин ангаадаг ургамлууд байдаг штэ. Тэгээд чинь монголчуудын хамгийн сайн мэддэг нь бол 5 салаа те өвчин амдаадаг гэдэг. 5 салаа. За бүр бас нөгөө алдартай чинь царвун байгаа. За ганг ус энтер байгаа. Тиймэрхүү төрлийн юм эми ургамлуудаар нөгөөх нь ингээд нунтаглаад устаа холиод тэгээ нэг юм шавар шиг юм болгоод тэгээ ингээд шүдэндээ түрхэд унтаж барьдаг байсан маа. Тэгэнгүүт яадаг байсан гэхээр нөгөө өглөө нь ам нь муухай үнэртэй сэрдгүү. За тэгээд мэдээж одоо нөгөө шүд мүд нь өвдөн штэ тэр чинь мэдээж л одоо дээр үеийн хүмүүсийн шүд өвддгүү байсан гэвэл тэр шиг худлаа юм байхгүй бахтай. Харин ч өнөөдрийн үеийн хүмүүсээс илүү өвддөг байсан байх. Ер нь бол тэгээ ингээ нөгөө өвдөж байгаа шүдний өвчин намдаахын тулд тэгээ ингээ янз янзын эмийн ургамал зуудаг, түрхдэг. За тэгээ бүр нөгөө давстаа усаар зайлж угаадаг ийм зүйлүүд одоо хамгийн анх 5000 жилийн өмнө ажиллагдсан байна. Тэгэхээр ерөнхийдөө зарим түүхчид ялангуяа одоо нөгөө амны хөндийн ариун цэврийг амны хөндийн эрүүл мэндийг ариун цэврийг эрүүл мэндийг судалдаг төрлийн бүр юм хүмүүс эрдэмтэд байдаг юм байна. Тэр хүмүүсийн одоо юм олж илрүүлсэн баримтуудаар бол хүний ерөөсөө шүдээ угааж эхэлсэн одоо амны хөндийн эрүүл мэндэ хамгийн анх ингэж анхаарч эхэлсэн үе л 5000 жилийн өмнөөс эхэлтэй байна гэж байгаа байхгүй. Гэтэл энэ бас надад өөр гоё байна. Тийм гоё санагдаж байна. Одоо нэг Африкийн бас зарим овгууд нөгөө нэг юм одоо дэрс бургас шиг нэрийг бол мэдэхгүй байна. Нэг юм ургамал ингээд бас ингэж ажиллаад тэгээд нөгөөх нь яг үндэ бас ингээд нөгөө сойдох шиг болцсон байгаа ч ажилласаар байгаа тий. Тэгээ би бас нөгөө завсрах мах цахаа авдаг цэвэрлдэг тухай нэр уншижсэн юм байна. Тий. Янз бүрийн аргаар цэвэрлдэг байж. Тийм цэвэрлдэг л байсан юм. Гэтэ яг эн чинь бас нөгөө нэг хүн л юм чи хүн чинь өөрөө яадаг юм чинь бэ гэхээр одоо ингээл нэг юм хэсэг бүлэг хүмүүс 50 жил амьдралаа гэж бодоход тэнцээ нэг юм тодорхой давтамжтайгаар зарим хүмүүсийн шүд өвдөж эхэлнэ шүү дээ тий. Тэгээ шүд өвдөг чинь амар муухай байдаг шүү дээ. Би бүр одоо ингээд шүдний имлэг орохоор миний бие автоматар чангардаг байхгүй бүр тэнцээ ингээд бүр хаширцсан багада шүдний имлэг орсоор байгаа хаширцсан. Тэр шиг ингээд тэр хүмүүс чинь ингээд ажигласаар хагаад хүн л юм чинь энд нэг юм болохгүй байна. Ам ингэж өвдөж чинь. Би шархан дээр энийг түрчихээр зүгээр болдог шүдэн түрхэд үзье гэдэг ч юм уу. Ингээл анхны нөгөө нэг шүдний эмч гэдэг одоо мэрэгжил тийч би бол эхэлж исэн байгаа байхгүй. Анх би болж эхэлж исэн. За ингээд 5000 жилийн өмнөөс яг хүмүүс эхлэлтэй гэж боддөг юм байна. Иймэрхүү төрлийн. Гэхдээ яг одоо энэ орчин үеийн хувилбар буюу бид нар одоо ингээд өглөө оройдоо шүдээ угаадаг ингээд шүдээ цэвэрлдэг гэдэг ч юм уу тийм энэ хувилбараараа бол тун саяхан үссэн юм байна. Яг чинь нэвтрүүлгийн ихэнд хэлдэг шиг юусоо бидний бараг л эмээ өвөө тэрний дээдлэн үеэс эхлэлтэй зүйл юм байлээ л дээ. Гэхдээ энэ хооронд их сонирхолтой юмнууд болсон байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө фотор гэдэг элемент шүдэнд тустай гэдэг нэвтрүүлгийн ихэнд ярьлаа шүү дээ. Чи ингээд юм шүдэнд тустай элементтэй манайхан шүдийг батбах болгодог юм байна. Шүдэнд ийм одоо нөгөө нэг нөлөө үзүүлдэг юм байна. Тэг амны ариун цэвэрт хэрэгтэй юм байна гэдэг юм юунууд юм одоо нээлтүүдийг олж нээсэн байна. Гэтэл энэ нээлтийг яаж орж нээсэн бэ гэдэг чинь сонирн байгаа байхгүй. 5000 жилийн өмнөх хүмүүс бол тийм чи ерөнхийдөө их бүдүүлэг үзэж байгаа шүү дээ тий. Би нэг гараа ингээд шархтуулсан байлаа гэ 5 салаанаас чи зүгээр болгон 5 салаагаа би тэгвэл зажилж шүү дээ тий шүд өвдөд аймаг. Тэнгүүд тэр чинь мэдээж тодорхой хэмжээнд миний шүд нөлөөлнө шүү дээ. Нөгөө жоохон бахад амлагын зулгачдаг байсан шүү дээ. Одоо бас хүүхдүүдийг тэгээд идэх шүү дээ. Ибупрофен зулгаа ичдэг шүү. Тэр бүр айгүй экстрим арга байхгүй юу тий. Шууд өвдөж байгаа тэр шүдний хэсэг рүү тийч мэдээ алдуулж байгаа л гэсэн үг шүү дээ. Шууд автоматар тий. Шүлсээр нь дамжиж ороод ийм бүдүүлэг аргууд хэрэгэлдэг байсан байна. Тэгээ ингэж явж байгаад шүдний эмч гэдэг мэрэгжил бий болсон байгаа байхгүй юу. Бас нэг 2000-аас 3000 жилийн хавцаа. Бас айгүй эрт одоо бий болсон мэрэгчлүүдийн нэг юм байна л та шүдний эмч бол өөрөө. Тэгэхээр энэ шүдний эмч гэдэг хүний ерөөсөө хамгийн анханасаа бий болсон энэ шүдний эмч гэдэг хүний хамгийн анханасаа өөртөө тавьсан тэгээ өдийг хүртэл байдаг зорилго нь юу вэ гэхээр
тэр шүдийг авах биш гинэ ерөөсө. Тэр шүдийг авах бол ерөөсө хамгийн бүдүүлэг, хамгийн аюултай, тэгээ хамгийн нөгөө нэг эцсийн арга гэж байгаа байхгүй. Зөв аль болох үлдээхийг зорддог тий. Одоо эн чинь бас зүгээр арай хэтрүүлж жишээ авах юм бол нөгөө нэг гарам гимтцэн хүнийг гарыг тайрна гэдэг ч болохгүй шүү дээ тий. Тэгэх юм бол энэ чи юу яриад чи юу солиороод байгаа гинэс тий хүмүүс бол тэрнтэй адилхан хэр баргийн гимтэлээр аль болох бид нар ингээд шүдийг эмчлэхийг хичээдэг. Тэгэхээр шүдний эмч хүмүүс бол ер нь анхнаасаа л тийм байсан юм байна. Хүний шүдийг аль болох эмчлэхийг хичээдэг. Тэгээ бүр ингээд дээр үеийн энэ эртний Египтийн шүд авдаг технологиуд бол нэлийн өндөр хөгжсөн байсан байгаа байхгүй. Гэхдээ нэг амар нь мэдээ алдуулах тариа байхгүй. Тэр шүд авах юм бол ерөөсөө шууд яг амичаа ангаалгаж байгаа л тэнцээ янз янзын юмнууд хийж байгаа л татаж авдаг тий тэнцээ ингэ сулруулж байгаа татаж авдаг тийм юмнууд байсан маань. Гэтэ энэ нас давхар өөр юунууд гаргаж ирсэн бэ гэхээр хүн чинь нөгөө шүдээ авахуулаад байх тусам шүдгүү болж эхлэв шүү дээ. Тэгэнгүүт нь буцаад шүд хийдэг технологиудыг тэнцээ гаргаж ирсэн. Тэгээ гэтээ нэг тэнцээ нэг амар нь би нэг дээр үед уншижсэн юм нас орсон хүний шүдийг сугалж авангуудаа амьд үнд хийж байлтай. Тэр одоо бүр ингээ хитэрсэн арга байхгүй юу? Тиймэрхүү юм тохиолдлууд байдаг гэсэн. Тэгээ юм шүдний эмч гэдэг мэрэгжил бий болоод. За энэ мэрэгжил бол ерөөсөө 1800 оны ихэнх үе хүртэл яаж хүний энэ шүднийг одоо юм аятайхан насан туршид нь эрүүл сарвал байлгах вэ гэдэг юм мөнхийн зорилготой. Тэгээ тэрийг ингэсэн олж чаддаггүй. Янз янзын л арга хэрэгэлдэг. Гэтэ тэр ихэнх аргууд нь өвчин намдаах. Тэгээ өвчин намдааж явж байгаад за нэг гайгүй өвдсөн байвал нөгөө шүд нь ингээ өөрөө идгээд гайгүй болдог тий. За гайтай бол тэгэл ялчгүй нөгөөтгөн сугалж авдаг. Тэгээ хиймэл шүд хийдэг ч юм уу. Ингээл иймэрхүү болж явсан байгаа байхгүй. Тэгээ 1800 оны үеэс байдал өөрчлөгдсөн. Яасан гэхээр тэр үед Colgate гэдэг компани гарч ирсэн ба. Colgate гэдэг компани гарч ирээд анхны шүдний оог хийсэн байхгүй тийм чи. Мань нөхдүүд анхны шүдний оог тэгж хийгээд хүмүүс шүдний оо гэдэг одоо нөгөө нэг гэдэг юм зүйлтэй болчлоо шүү дээ. Шүдний оо гэдэг зүйлтэй болсноороо амны хөндийн ариун цэврийн амны хөндийн эрүүл мэнд гэдэг бол өөрөө өөрчлөгдөж эхэлсэн юм байна л да. Бидний ойлголт өөрчлөгдөж эхэлсэн байна. За тэрнээс өмнө хоёулаа энэ шүдний оны фотор гэдэг элемент чи яг ямар учиртай юм гэдгийг ярих хэрэгтэй тий. Хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд фоторын тухай жоох. За нэвтрүүлгийн ивент төгчөө танилцуулъя. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med компани маань ивент төгж байгаамаа. Тэгэхээр хүүхэд бас витамин уух шаардлагатай л гэдэг яг яагаад юм бэ те? За дархлаа бүрэн хөгжөөгүй байдаг. Хүүхдийн дархлааны систем насан туршидтын шиг бүрэн төлөвшөөгүй байдаг учраас энэ улирлын том уу халдварт өвчнөд бас амархан өртөмтгий байдаг хүүхэд төгчдүүдэд анхаар гэддэг те. За өдөр тутмын хоол хүнс бас хүнснээсээ хангалттай витамин, эрдэс бас ашигтай бактери авч чадахгүй одоо дутагдах нь түгээмэл байдаг. За нэмэх нь хотод гиз гэдэг бол нөгөө дархлааны 70% одоо буюу дархлааны ихэнх хэсгийг одоо гидсэнд байрладаг. Тэгэхээр ашигтай бактери дутагдах юм бол одоо хоол шингэс муудна, дархлаа сулрна, ядрамтгай болно гэх тэ. Тэгээ өсөлт хөгжилтөнд асар чухал энэ Б витамин болон эрдэс бодисууд нь тархины хөгжил, анхаарал төвлөрөл, эрч хүч одоо төсвөр чухал нөлөөтэй. Тэгэхээр эдний ч нөгөө нэг дараа нэг мөс нөхөд өгнө гэсэн юм байхгүй те. Яг тухайн үедээ яг цаг тухайд нь ингэж авч явах хэрэгтэй зүйлүүдтэй учраас хүүхдүүд маань заавал авах шаардлагатай байдаг байна. Тэр амин дэмээр баялаг өвөл урайндор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэм ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай бүх төрлийн Bikutan хүүхдийн витаминыг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгээ Bikutan мулт иммуновитамины найрлагандаа 5 тэрбум ашигтай бактери агуулсан. За мөн эрдэс бодисууд Б витамины комплекс агуулдаг учраас одоо хүүхдэд дархлааг дэмжих хотод гэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх одоо юм даваа талтай байх нь тэгэхээр та бүхэн маань эрүүл чөөрг ингэж өсөхийн тулд хүчтэй дархлаа хамгийн чухал гэдэг үндсэн дээр энэ дархлаа болон бодисын солилцоо ядралтыг багасдаг энэ жүржийн амттай сахарын агуулмжгүй энэ витаминыг хүүхдүүдтэй авч өгөөрэй. Тэгэхээр маш найдвартай одоо их эрэлт хэрэгцээтэй байдаг нэг газрын хаягийг одоо хэлэх гэж байна. Alkaloid Mongolia гэдэг та бүхэн фэйсбүүкээр нь дагаад аваарай. Латинаар Alkaloid Mongolia гэдэг байгаа. Mons Аз Farm болон бусад эмийн сангуудаар одоо энэ хүү бүтээгдэхүүн худалдаалагдж байна. Мөн Age Point цэгийн сайтаар байга газраа шууд хөрвүүлээд авах ийм боломжтой. Холбогдох утасны дугаар нь 99 34 97 17 80 3 51 91 гэсэн байна. За ингээд химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгийн маань ивент итгэж байгаа. Бас хөөх хүүхдүүд маань энэ хэрэгтэй ашигтай бактерийг санал болгож байгаа. Lenus Med-ийнхаа хамт олон их баярлалаа.
Баярлалаа гэд. Одоо харин яг ийм гэж ойлгоод байгаа юм. Би одоо нөгөө нэг бид нар ингээл жоохон байхаас хойш өглөө шүдэ аваа, орой унтах юм шүдэ аваа гэж тэгдэг байсан шүү дээ, тий. Тэрийг одоо яг хідэн чирэгжүүлт ингээд. Би бол ямар ч тиймэрхүү юм дээр айгүй муу байсан, залхуу байсан болохоор ч тэгдэв. Тэгэнгүүт бас түүнтэй адилхан одоо нөгөө нэг витамин, тэгээд ашигтай бактери, нөгөө нэг янз янзын бас тийм гат бактериуд байгаа шүү дээ. Пробиотик, пребиотик энтер гэдэг. Тим зүйлүүдийг ч гэсэн одоо ч гэсэн ялангуяа нөгөө хүүхэд байхаас нь гэж тогтмол хэрэглүүлж хэрэгтэй юм шүү. Ер нь энэ тэнд ингээд уншаад тахад тэгэх юм бол тэр чинь нөгөө нэг ингээд удаан хугацаанд яг жинхэнэ маш сайн үр дүнгээ өгч эхэлдэг тий. Түүнээс ш одоо нөгөө хүмүүсийн нэг юм том андуурдаг юм байд юм шиг. Нэг ингээл биеийн жоохон ядрангууд гин амар витамин угаал зүгээр болно гэж боддог тий. Тим юм ерөнхийдөө кинон дээр л гардаг юм байна л та. Хизээч бодит амьдрал дээр тим юм байдгүй. Тэгэхээр аль болох эртнээс буюу ялангуяа хүүхэд байхаас нь янз янзын витамин ашигтай бактериудыг тогтмол өгөөд эхлэх юм бол тэр хүүхэд маань том болсон хойноо тэр одоо нөгөө нэг одоо зүгээр л муугаар хэлэх юм бол эмнэлгээр гүхгүй л гэсэн үг байхгүй тий. Эмнэлгээр явж мөнгө өрөхгүй л гэсэн үг байхгүй. Бүр хатуугаар хэлэх юм бол тийм болчихоо. Тэгэхээр манайхаа ер нь бол ингээ хүүхдүүдээ багаас нь л ер нь л ашигтай бактери, витамины юм тогтмол хэрэглээтэй болгочиход нөгөө хүүхэд маань насан туршийн хойно бол дахиж тийм зовлтгол болчихж байгаа юм гэж ойлгосон. Тэгэхээр энэ чинь яг нөгөө шүд угаахтай л адилхан байгаа байхгүй тий. Тогтмол хэрэглээд угаагаад сурчих юм бол дараа нь шүд өвдөх эрсдэл багасна шүү дээ тий. Тинчээ шүд өвдөх магадлал маань өөрөө багасна. Тэгэхээр тийм чухал байдаг юм байна гэж ойлгоод байгаа. За. Тэгэхээр буцаад фоторын тухай ярилцлагаа ороход фотор гэдэг элемент маань өөрөө хүн төрөлхтний хувьд бүр ингээд яг хувь элементийг нь ялгаж авах гэж бараг 70 орчим жил болсон элемент юм байна л да. Маш хэцүү байсан. За өмнөх хоёулагийн ярьсан элементүүд бол ерөнхийдөө нэг хамгийн уртдаа 30 жилийн хугацаанд л ялгаад авчижсэн баг тий. Тусдаа юм элемент байдгийн байна энэ чинь. Айгу амархан ялгаад авчижсэн маа. Гэтэл фоторыг ялгаж авахын тулд дор хаяж 70 жил болсон гэж байгаа байхгүй. Тэгээ асуудал юу вэ гэхээр яг түрүүнд ярьдаг шиг фотор чинь айгу идэвхтэй элемент. Ерөөсөө ойр орчимд байгаа хамаг юмтайгаа ингээ уралд орчдөг. Тэгээ ингээ нэг уралд ороод нэгдэл үсгээл тэнцээд үлдчихэж чинь гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө юм чөлөөт фоторыг ялгаж авах ч айгу хэцүү болчихж байгаа байхгүй. Дангаар нь ялгаж авах нь айгу хэцүү байсан маа. За тэгээ түүхийн үед харахаар яасан гэхээр бүр 1500 оны үед Германы эмч хүн байна. Georgius Agricola гэдэг юм эмч хүн юм өнгөлөг төрлийн одоо минералууд дотор тий тэр минералуудыг би өөр төрлийн кальцтай ингээд холчих юм бол мань нөхөр нэг юм хийх гэж л үзчихсэн юм шиг байна тэргээр. Тэгээ ингээд холчих юм бол тэр нэг юм гялалцсан өнгөтэй өөр төрлийн элемент гаргаад байгааг анзаарсан юм байна л та. Нэг гэсэндөө нөхөр ингэсэн байгаа байхгүй өөрт нэг юм төрлийн нэг юм минерал байгаа. Тэрийг би сайн мэдэхгүй тэр нэг юм өнгөлөг. Би тэрийг өөр төрлийн нэг юм кальцийн төрлийн өөр нэг минералыг цэвэрлэхэд ашиглаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөтгөө цэвэрлэгдээд айгу гоё өнгөтэй юм гарч ирдэг ч юм уу ингээ гарч ирээдсэн байна. Тэгээ тэндээс мань нөхөр юу гэж бодсон бэ гэхээр энд нэг юм флорит гэдэг бодис үуч магадгүй юм байна. Ингээд англиар бол флорин гэдэг шүү дээ тий фоторик. Тэгэхээр флорин гэдэг нөөрэ to flow гэдэг үг юу юм байна л да. Утга юм байна л да. Тэрний үг хэрэг ингээд шигшээд зайлаад угааж ийн гэсэн утгатай тийм утгаар тэгж нэрлсэн байна. Тэгээ тэрийг ажигласан байна. Тэгсэн чинь яг тухайн үед Европод бас хүмүүс юу мэддэг байсан бэхээр ялангуяа Европод байсан дархан хүмүүс заяа. Ялангуяа шилний дархан хүмүүс юу мэддэг байсан бэ гэхээр флороспар гэдэг одоо Монголоор флороспарыг юу гэдэг юм бол тоо фоторын хүчил гэх юм болов. Тийм фоторын хүчил гэдэг юм шингэнээр шилийг зүглэх юм бол нөгөө шил нь амар гоё гялалзаад амар гоё болчдөг. За тэгснэ ингээд тодорхой өөр төрлийн урвлуудад оруулах юм бол нөгөө шилэн дээр нэм янз янзын гоё хий үсчдэг байсан гинэ. Тэгээ ингээд хэрвээ санаж байгаа бол ингээд юм дээрээ янз янзын зураагүй өөр юм төрөлхийн юм хээтэй кристаллын хээтэй шилнүүд байдаг шүү дээ. Одоо баг гэхдээ тийм шилнүүд харагдах болцсон баг. Бүүр жоохон багтал нэг ганц мэрсэр энэ тэнд хуучны юмнуудаас харагддаг гэсэн тийм нэг ялангуяа орсон юмнаас үуч магадгүй. Тийм одоо юм өөрийн гэсэн шилэн дээр хээтэй тийм шилнүүд гаргаж авд юм байна л да. Тэр нөр айгу өвөрмөц одоо нэг гэсэндээ будаатай аяг шиг байхгүй. Будаатай аягны будаа байгаа шүү дээ. Тэрийг яаж гаргах вэ гэхээр яг гэхдээ тэрийг фотороор бол гаргахгүй л те өөр юмар хийж байгаа. Гэхдээ ингээд тэр шиг юм өөрөөсөө гараад ирсэн юм шиг тийм хий гаргаж ирдэг байсан байна. Тэр фоторын хүчлээ
шилтэй холиод шилийг ямар нэгэн байдлаар одоо зүлгэж угаах юм бол тийм юм сонин гой юм гарч ирдгийг ажиглцсан. Тэгээд тэргээр ерөөсөн эхлээд дандаа юу хийдэг гэсэн бэхээр дандаа гоёл чимэглэлээ юм байдаг. Нэх гоё юм одоо овжуур хийдэг ч юм уу те. Нэх гоё юм дэллүүний овжуур хийдэг ч юм уу, гэрийн цонх хийдэг ч юм уу. Нэг дандаа л нэг юм гоёл чимэглэлийн юмнууд хийдэг гэсэн байгаа байхгүй. За ингэж явж байгаад нөгөө шилний ажилч чи яасан гэхээр ерөөсө бүр 1700 оны үед дахиад өөр гидрофлорик acid буюу гидрофлорик одоо гидрофоторын хүчил гэх юм байна л да бас. Гидрогчин гэдэг химээр нь юу гэж орчуулад гэдэг лээ. Ус төрөгчин гэдэг лөө. За гидрогоор нэвчээ. Hydrofluoric acid гэдэг гидрофлорын хүчил гэдэг юм хүчил дахиад гаргаад авцсан. Нөгөөх нь бүр шил байтугай бүх төрлийн юунуудтай, минералуудтай айгүй идэвхтэй уралд ордог. Хажууд нь ингээ янз янзын сод энтер байх юм бол нөгөөдөгтэйг уралд ороод шатаж барьдаг заяа бүр. Тийм амар идэвхтэй уралд ордог. Тийм нэг юм хүчил гаргаад авцсан. За ингээ явж исэн чинь яг тухайн үед 1771 онд Шведийн химч Карл Вильхельм Шийл гэдэг нөхөр сульфурын хүчлийг түрүүний энэ өөр төрлийн фоторын хүчлүүдтэй ингэж янз янзын байдлаар уралд оруулж үзсэн юм байна л да. Ингэж уралд оруулж үзснээр тэнцээ фотор гэдэг нэг юм онцгой ганц чирэг элемент бэж магадгүй юм байна. Тийм элемент одоо байх магадлалтай байна гэсэн таамаглалыг тийм төвшүүлсэн байна. Хамгийн анх. Гэхдээ яг одоо нөгөө бүрэн тэр элементтэй маань нөхөр ялгаж авч чадаагүй тэнцээ. Гэхдээ яг нь тэр элемент нь өөр хүчлүүдтэй ингээд нэгдэл үүсгээд өөр төрлийн элементүүдийг одоо бодисуудыг бий болгоцсон тэдгээрийг ажиглаж чадсан байгаа байхгүй. За эндээс өөрөө давхар юм тодорхой хэмжээний юм хийнүүд бас гарч ирж байгааг ажигласан байна. Тэгээд яг энэ дүгнэлт рүү өгсөн. Яасан бэхээр яг мань нөхөр нөгөө нэг массуудын хэмжээд байхгүй тий. Масс хэмжээл тэнцээд мойл хадгалагдаал аймууд энд нэг юм дунд нэг юм тогтмол тоо яваад байгааг анзаарсан байгаа байхгүй манай. Тэгээд иймэрхүү юм болсон одоо нэг юм шинэ элемент чи бэжж магадгүй юм байна гэсэн таамыг дэвшүүлсэн. Гэхдээ энэ таамыг илүү бодиттой болгосон нь 19-р зууны ихэнх үед Андре Мари Ампир за Мари Ампирыг баг мэддэггүй хүн байхгүй химч физикч байсан хүн тий. За энэ хүн бол ерөөсөө шууд энэ гидрофлорын acid чинь өөрөө заавал нэг юм шинэ элементээс тогтчихж тэр нь өөрөө хлортой адилхан юутай одоо химийн шин чанартай байж иж эдгээрүүдээс хоорондоо нэгдсэн төрөүний хүчлүүд гарч ирэх ёстой гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байна. За энэ нь өөрөө бүр айгүй хүчтэй таамаглал байсан. Нэгсэндээ маш олон ингээд элементүүд хоёулаад байж байгаа. Хооронд нь ингээд холиод хоёулаа янз янзын бодисууд гаргаад авцсан. Тэгэнгүүт тэр элемент гэдэг байгаа зарим элемент нь чипт хоёр хоёулаа яг тэр бодис гэдгийг мэдэхгүй байхгүй. Хоёр өөр юмны нэгдлээс үүссэн. Гэхдээ тодорхой элементээс одоо үл мэдэгдэх элементээс тогтсны улмаас ингээд нэг юм тодорхой шин чанаруудын чи хадгалагдаад яваад байсан гэсэн үг тий. Тэрийг ажигласан баг. Тэр зүү тогтлыг ажиглаад энэ ч нэг юм онцгой элемент юу н байж ах л хэвээр байна. Заавал байх хэвээр байна. За ингээд л ерөөсөө шууд химч нарын айгуу том одоо юу болсон байгаа юм. Нэг юм том зорилго тий. Ямар зорилго вэ гэхээр тэр энэ хүмүүсийн таамаглаад яриад байгаа тэр тусгай нэг энэ онцгой байгаа элементийг тусад нь ялгаж авах гэдэг асуудал байгаа. Нэг гэсэндээ энэ тэр таамаг онолыг батлах гэдэг шүү дээ. Наа чи үнэн юм уу худлаа юм уу гэдгийг батлах гэдэг байгаа байхгүй. За ингэж батлах гэж бүр 1771 оноос бараг 70 гаруй бараг нэрээ 100 гаруй жил болцсон байна. Яасан гэхээр эн чинь нөгөө нэг фотор гэдэг байгаа тэр яг ингээд үндсэнд нь байгаад байгаа манай элемент байгаа шүү дээ. Тэр нөхөр маань өөрөө хүссэн нөхөртөөгөө очиж уралд ордог ерөөсөө амар итгэвтэй. Тийм итгэвтэй юм чинь тусад нь ялгаж авна гэдэг чинь айгүй хэцүү байхгүй юу те. Нэг гэсэндээ эн чинь нөгөө нэг юм дүрээ маш амархан хувиргаад байдаг нэг юм тагнуулын нөхөр шиг байхгүй юу те. Нэг улсад очил нэг өөр хүн болоод нэг улсад очил нэг өөр хүн болоод тэр хүнийг араас нь гэж мөшгөж явах чинь маш хэцүү болчихно шүү дээ. Тиймэрхүү маягийн элемент болчихж байгаа байхгүй фотор маань. Нэг элементтэй уралд оронгуудаа л нэг юм өөр шин чанартай бодисыг үсгээл ингээ яваад байдаг. Ийм зөв нөхөр байх. Тэгээ энэ нөхрийг яаж ялгаж авах вэ гэсэн 1886 онд Францын химч Энри Моссен гэдэг нөхөр байна. За манай хүн бол ерөөсөө энэ элементийг ялгаж авахын тулд энэ нөхөр чинь өөрөө ингээд амар химийн юутай одоо бус идэвхтэй тий урвалын юм идэвхтэй нөхөр юм чинь физик химийн хосолсон арга ашиглая гэсэн байна. Тэр нь яасан хэрэг юм электрод ашиглаад тэр электрод нь өөрөө потенциумын ус төрөгч гэдэг нэг юм бас нэг юутай
хүчил дотор хийцэн. Тэр хүчил маань өөрөө дотроо фотоор агуулж байгааг бид нар мэдчихэдэг. Тэнгүүд нь хажууд нь бас дахиад нэг фотоор агуулсан юу тавьчихж байгаа байхгүй хүчил тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ дотор нь нөгөө хоёр дотор юу хийгээд электрод хийгээд за тэр электрод нь өөрөө давхар өөр дээрээ платиниум, иридиум гэсэн юм нэгдлүүдээс тогтцсон байна. Бүрдсэн байна гэсэн үг шүү дээ, тий. Нөгөө цайрын электрод гэдэг шиг цайрын электрод гэдэг чинь юу вэ? Зүгээр цайраар бүрдсэн юм байж байгаа шүү дээ. Тэр шиг цайрын оронд платиниум, иридиум хоёроор бүрдчихэж байгаа байхгүй электрод. За энэ яаж юм гэхээр тухайн элемент маань өөрөө яг тэр хүчлүүд рүү ороход электродууд маань хүчил рүү ороод цахилгаан өгөхөд яг ямар урвалууд явах вэ гэдгийг би ялгах боломжтой болчихж байгаа. За ингээд ийм маягаар одоо энийг бол ерөнхийдөө мань нөхрийн бүр ингээд маш ухаантай арга гэдэг юм байл л дээ хүмүүс юу байгааг мэдэхгүй мань нөхөр гэхдээ мэддэг юмнуудаа ялгая гэсэн дүрм ашиглаж байгаа байхгүй тэгээд энэ чи би энэ дотор юу байгааг нэг нууц юм байгааг би мэдж байгаа. Яаж ялгахаа би мэдэхгүй байна. Тэгвэл би яа гэхээр наадхнаас чи зүгээр мэддэг юмнуудаа л ялгаад авчи тий. Тэгэх юм бол яах юм миний мэддэггүй юм үлдчихэж штэ тий чи. Тэр нь тэгээ нэг бүдүүлгээр хэлэх юм бол иймэрхүү арга болж байгаа. За ингээд тэнцээ энэ туршилтыг хийсэн чинь ийм одоо шар өнгийн тий цайвар шар өнгийн. За би бол цайвар шар өнгийг харж чаддаггүй. Би бол надад бол шар л өнгөд хүмүүс юм янз янзын өөр өнгөөр гэдэг. Цайвар шар өнг гэж одоо ямар ч өнгө байдаг юм. Цайвар шар өнгийн хий галгарч эхэлсэн юм байна л да. За тэр хий маань юу гэсэн гэхээр манай нэг төрөний фотор гэдэг элемент яг фотороор болоод тэн чи ялгараад гараад ирсэн. Тэгсэн чинь нэг аюултай юм болсон байна. Тэр юу вэ гэхээр мань нөхөр энийг яг фотороо гүйүү гэдгийг батлахын тулд бус өөр олон элементүүдтэй маш амархан уралд орж ийн гэдгийг ажиглах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт нь хажууд нь шууд силикон тавьсан байгаа байхгүй. Нөгөө хийнийхэн зам шууд силикон тавьсан. Тэгсэн чи шууд гал авалцаад дэлбэрсэн байна тийм чи. Ерөөсөө маш жоохон хий ялгараад нөгөө мөл силиконыг аваач тэслэл ерөөсөө амар итгэвтэй элемент. Тэгээ янз янзын элементүүдтэй уралд оруулангууд ерөөсөө яг л тийм хүлээж исэн үр дүнгийн нөгөө мө тагнуулыг барьж авсан байна тийм чи тий. Одоо харсан чинь яг нөгөө тагнуулыг жигнээс нь бариад авсан чинь нэг цайвар шар ногоо өнгийн хий хэлбэрээр гарч ирсэн байгаа байхгүй. За дээрэс нь бүр нэг аюултай юм манай хүн юу ажилласан бэ гэхээр энэ нөхөр цэвэр хий байдлаараа одоо ингээ байгальд байж их юм бол ерөөсөө л энэ бол зүгээр хортхий. Нөгөө өмнөх дугаарууд дээр ярьдаг шиг хаанс энтрийн хийсэн шигтэй адилхан хортыг ерөөсөө амтны устгахад хордуулахад ашиглаж болох ийм зүйлийг гаргаж авсан байна. Дангаараа байж их юм бол ерөөсөө шууд хортхий хажууд нь ямар ч амтан байж боломжтой. Сонирн байгаа. Фотор шүү дээ. Нөгөө бидний энэ шүдэндээ ингээд түрхээд шүдээ угаагаад байгаа фотор чи шүү дээ тий. Гэтэл тэр чинь ингээд хий байдлаараа тий ингээд дангаараа хам шатамхаа амтныг алдаг хий явж байгаа байхгүй айгүй юм хачин юм нээлт болсон байна. Амар сонир. Яг го тухайн үед л манай хүмүүс энэ яг шүдэнд хэрэгтэй юу юм мэдээгүй л дээ тий. Гэтэ ингээд ийм аюултай хийг гаргаж авсан. Гэхдээ байгаль дээр энэ хий ерөөсөө ингээ хий байдлаар олддгүй ингээ аз уулж. За яагаад аз уулж гэж байгаа вэ гэхээр бас төрөний ихэнд хэлсэн нөгөө нэг мань нөхөр чинь маш идэвхтэй уралд ордог учраас байгаль дээр шууд ялгсан ч гэсэн ойр орчмынхаа бүх минерал элементүүдтэй уралд ороод тэгээ флорид буюу фоторид гэдэг хэлбэр рүү шилжээд байж идэг. Гэтэл фоторид болчихоор яадаг гэж фоторид болчингууд нөгөө шүдэнд хэрэгтэй фоторч болчихж байгаа байхгүй. За тэгэхээр энд нэг юм чухал юм болж байгаа. Тийм фотор дангаараа байх юм бол бидрийг шууд аална тий. Бидэрт хор хөнөөлтөө. Гэтэл өөр элементүүдтэй нэгдээд фоторид болчих юм бол нөгөө бидний шүдний он дотор байдаг фотор гэдэг элемент ч юм байгаа байхгүй. Тэгэхээр их хими нэг юм гайхамшигтай юм л байгаа юм л та. Зарим хими элементүүд те тустай байж захтай зарим амар шатамхаа ч шиг ус төрөгч наазах нь те. Жишээ нь одоо энэ фотор тустай ингээд isolated буюу тустай байж захтай зүгээр хортхий явж байгаа байхгүй тийм чи. Гэтэл өөр элементтэй нийлээд фоторид болчихороо яаж чинь. Юу өстой хүний амьтны биеинд амар чухал хэрэгтэй юм элемент болчдөг. Энэ химийн аймаг гайхамшигтай нэг юм тэр юм.
хоёр тустай байхдаа хүн алж мэдэх хоёр хор байж болно шүү дээ тий. За тэрний хамгийн том жишээ бол юу тийм үү? Наатар холоор хоёр тийм үү. За хоёлаа дараагийн дугаар дээр холоорын тухай юм. Тэгэхээр энэ тухай илүү дэлгэрэнгүй ярина. Хоорондоо нийлчихээр бид нар өдөр тутам хэрэгэлдэг юм тий. Тийм юм гоё хими одоо хамгийн гайхамшигтай надад тэр л байгаа. Тэгэхээр фотор гэдэг элементийг ингэж яг олж мэдсэн баа. Хор байдлаар бид нар олж мэдсэн байгаа байхгүй энэ нөхрийг. Тэгээд дараа нь харин шүдэнд хэрэгтэй гэдгийг нь олж мэдсэн. За энэ маань өөрөө бас их сонирхолтой түүх байгаа. Хоёулаа хоёр дахь хамтран ажиллагч алтан гишүүдэд танилцуулаад тэгээд төсвөл хэсэгтээ яриа тий. За тэгье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Од мөндрийн алтан гишүүд маань хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр шинжлэх ухааны танин мэдхийн сувг маань нэгдснээс хойш одоо биднийг дэмжиж байгаа энэ хүмүүсээ бид нар бас тусдаа алтан гишүүн гэсэн гүрвтээ ингээд аваад байна. За 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэлх уран бүтээлийнхаа нэг жилийнхаа хугацаанд бид бүхэн одоо 1050 нэвтрүүлэг шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргээд явж байна. За бидний нэвтрүүлэг бол YouTube хуудсан дээр бол үн төлбөргүй те монгол хэлтэй хэн бүхэн үзэхэд нээлттэй ингээ байж байдаг. За харин алтан гишүүдийн хувьд бол яг манай Од мөндрийн за шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж байгаа энэ хүмүүс маань яг бодиттой хувь нэмрээ оруулсан. За нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд нийтдээ 1000 нэвтрүүлгийг гэхээр 100,000 төгрөг гэж одоо үнэлээд ихүү те. Тэгээ биднэрт ингэж хандив өргөсөн хүмүүс байдаг. Ер нь анхнаасаа бол яг бидний дэмжиж гэн та бүхэн одоо энэ ажлаа үргэлжлүүлээрэ гэд дэмжижсэн хүмүүс байсан. Тэгээд нөгөө мэрэгэн санаа бодож олсон ингээд энэ хүмүүсээ нэг дор ингээ авчиа те. Энэ хүмүүсээ эргээгээд бид нэр бас ингээд аялал зугаалга байт юм уу, төрсөн өдөр байт юм уу ингээ юмдаа бас хамаарад нууц ивентүүд дээр ураад. Тэг нэг кул чиг тий. Тэгээд одоо яг зүгээр л одоо шинжлэх ухааны танин мэдхүйг дэмждэг дуртай хүмүүс маа л байгаа. Тэрнээсгүй л одоо элдв янзын тийм култ мүлт байхгүй. Тэгээд одоо бас биднийг үнэхээр бас ингээд дэмжиж Од мөндрийнхнийгаа сэтгэл зүрхэндээ дэмжиж явдаг хэрнээ бас яаж алтан гишүүн болохоо мдээгүй ч юм уу болж амжаагүй ч юм уу ийм хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр ийм хүмүүс маань өнөөдөр ч гэсэн алтан гишүүн болох боломжтой. Худалдаа үйлчлийн банкны 94,000 4191 тэг4 518 гэсэн Од мөндөр танин мэдхийн сувг гэсэн эзэмшигчтэй дансруу 100,000 төгрөгийг Facebook нэр бол офисын дугаараа бичиж шилжүүлэх юм. Тэгэхээр манайхаас тантай эргэж холбогдно. Нөгөө зарим хүмүүс маань амжилт төсөө энэ төр гэдэг ч юм уу те явуулчаар бидэд бас эргэж олж чадахгүй юм тохиолдлууд гардаг учраас утасны дугаараа та бүхэн маань бас заавал бичээрэй. За ингээд биднийг бас үргэлж дэмжиж идэг. Тэгээ лайв болгонтай маань хамт байж нэг санал хүсэлтээ бичиж одоо тэгээ лайв дээр одоо эхлэхээс өмнө бид нар чинь бас алтан гишүүдтэй бас зориуд ингэж нөгөө цаг гаргадаг. Тэгээд энэ бүхэндээ нэгдэхэд бас таатай байна гэдэгт итгэж байна. За баярлалаа. За баярлалаа алтан гишүүдтэй. За тэгэхээр одоо нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт нөгөө нэг ингээд түрүүнээс хойш бөө юм болоод ингэсэн энэ фотоор тий хортгийг нээсэн шүү дээ. Дөрвөн бол уулын бол хор байжээ гэж. Тэр элемент чинь тий яаж явж байгаад ингээд шүд рүү ороод ирсэн бэ гэсэн чи. Яасан гэхээр 20 дугаар зууны ихэнх үед юм байна л да. 20 дугаар зууны ихэнх үед за бүр яг ингээд нарийн арах юм бол 1901 онд гэж байгаа. Америк улсад доктор Фредерик Маккей гэдэг шүдний эмчхүн Колорадо Спрингс гэдэг газар руу Колорадо мужийн Колорадо Спрингс гэдэг газар руу нүүж утсан юм байна. За нүүжчод яах вэ гэхээр мэдээ шүдний эмчгүй юм чи шүдний ажиллаа л юм тийм үү. Тэгээ ингээд шүдний ажиллаа хийхэр болсон. Тэгээ ингээд шүдний эмнэлгээ нэгэ байжсэн чинь хүмүүс бидээж ирэл шүдээ үзүүлнэ дээ. Тэгсэн чи юу анзаарсан гэхээр тухайн хүмүүсийн шүд нь өөрийнх нь өмнө амьдарч исэн хотуудын хүмүүсээс илүү одоо нэг юм шаргал боронктой байсан юм байна. Тэгээ юм шаргал боронктой байсан. Тэгэнгүүт нь шүдний эмчгүй юу гэж бодсон хэрэг за энэ хүмүүс чи ерөөсөө шүдний энэ эрүүл мэнд амны хүндийн эрүүл мэнд нэг баларсан хүмүүс юм байна гэд. Тэгээ ингээд судалгаа одоо нэг ажиглалт явуулна шүү дээ. За ер нь хэдэн насны хүмүүсийн шүд яаж гэмтсэн өвдсөн бэ гэсэн чинь эсрэг үр дүн гарсан байна. Тэр нь яасан гэхээр тэр шүд нь илүү бор шаргал байгаа нь шүдний өвчлөлтөө нь холбоог байсан гинэ. Тэр бүхэл тухайн энэ Колорадо Спрингст амьдарч исэн хүмүүсийн шүд өвдөлт айгу бага байсан гэж нөгөө шүдний одоо паленгийн цооролт тэр шүд цооролт гэдэг энэ төрлийн өвчнүүд айгу бага байсан байгаа байхгүй. Тэгээ манай нөхөр гайхаад баахан судалгаа хийгээд за эдгээр энэ яг юунаас болж чинь идж байгаа хоолноос нь болж гэнэ үү нэг өдөр тутмын ариун цэврээс нь болж гэнэ эсвэл энэ яг юм шүдийг бүр ингээд те онцгой юм гоё бат бөх болгодог өвчин байна уу гэж шалгаж үзсэн байгаа байхгүй. Тэгээ аль ч олдоогүй ингэж явсаар хагаад манай хүн эцэст нь юун дээр очиж буусан бэ гэхээр тухайн муж улсын хотын
унтны усны их үүсвэр дээр нь очиод дээж яваад шинжилгээ хийсэн чинь унтны усанд нь бусад газруудынхаас байдгаас хамаагүй өндөр хэмжээний фотор илэрсэн байна. За тэр нь бол нөгөө флорин биш шүү дээ. Өөр нэгдэлтэй орцсон манай фотор илэрсэн байгаа байхгүй. Тэгэхээр тухайн моч нутгийн хүмүүс бусад өөр газруудын хүмүүстэй харьцуулахад илүү их хэмжээгээр фотортой ус уудаг. Тэгсэн чинь нөгөө фотортой усанд байгаа фотор маань шүдэнд нь шууд нөлөөлөд шүдийн илүү бат бөх болгоод тэр нөгөө хитрээд ирэхээр тийм бор шаргал руу зураасуудыг үүсгэж эхэлт юм байна л та. Тийм зүйлт бий болгоцсон байсан байна. Тэгээд энэ юм чи юу болж нээсэн бэхээр хүй фотор гэдэг элемент чинь хүний шүдэнд хэрэгтэй элемент юм биш байгаа гэсэн нээлтийг анх хийсэн байгаа байхгүй. За ингэж явж байгаад 1930 онд Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн 1930 онд 100 жилийн өмнө шүү дээ тий. 100 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн яам гэх юм уу монголоор бол тэр яамны сайд нь тий бас монголоор бол тэр сайд нь улс орон даяар юу явуулаад ажил явуулаад за ерөөсөө усан дахь фоторын хэмжээг ихсэх юм бол хүүхдүүдийн шүдний өвчлөлт шүдний өвчлөлийг багасгахад нөлөөлж гинүү гэдэг судалгааг явуулаа гэсэн юм байна л та. За ингээд Америкийн нэгдсэн улс системтэйгээр хүүхдүүдийн унтны усандаа фотор хийгээд тэгээ ингээд системтэйгээр судалгаа явуулж эхэлсэн байна. Ингээд судалгаа явуулсан чи яасан гэж ерөөсөө 10 хэдхэн жилийн дотор заяа. Тухайн хэдхэн жилийн дотор гэсэн үг шүү дээ. Шүдний өвчлөлөөр эмнэлэгт очиж байгаа хүүхдүүдийн тоо 60 хүртэлх хувиар багассан байна гэж. Нэгс нь 3 дахин бурдсан байгаа байхгүй тийм чи. Зүгээр л унтны усанд нь фотор холилсон. Ямар хэмжээний фотор холилсон бэ гэхээр ерөөсөн жишээ нь 1 литр усанд 0.1 грамм гэдэг ч юм уу тийм. Ийм бага хэмжээний фотор холиход ийм хэмжээний нөлөө үзүүлсэн байна тийм чи. Маш гоё нөлөө үзүүлсэн байгаа байхгүй тийм чи. Нэр энд бас нэг чухал юм дуртахаа марцсан байна. Төрөний нөгөө энэ фотор гэдэг элементийг хамгийн анх тусны ялгаж авсан Хенри Моссен гэдэг эрдэмтэн маань 1906 оны химийн салбарын Нобелийн шагнал авсан юм билээ. За нөгөө талд ингээ Америкчууд албан ёсоор энэ ерөөсөө унтны усны фоторыг хэрэглэх маань юу юм байна? Хүний энэ шүдэнд сайнаар нөлөөлт юм байна гэд ингээ түүхэндээ бүр хамгийн анх удаага хүмүүс фотор гэдэг элементийг шил өнгөлөхөд биш шүдээ өнгөлөхөд ашиглаж эхэлсэн байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгээд бүр ингээд 20 дугаар зууны нийгмийн эрүүл мэндэд маш хүчтэйгээр ингэж нөлөөлсөн хөдөлгөөнүүдийн нэг гэдэг юм байна л та энийг. Тэр нь яасан гэхээр ерөөсөө улс орон даяар бүх тэр унтны усанд нь фотор холиод бүх хүмүүсийн амны хүний эрүүл мэндийг тий сайжруулах юм хөдөлгөөн өмсөн байхгүй. Нэгсэн юутай адилхан тий вакцинтай адилхан юм байсан байхгүй тийм чи. Бүх хүмүүсийг вакцинаар ингэ нэгдэг шиг. Тэг ингэж явуулсны ачаар Америкийн нэгдсэн улсад ерөөсөө 30 жилийн дотор амны хүндийн нөгөө өвчлөлт 3 дахин багассан байна тийм чи. Тэгээ өстой нэг юм шүдний парлан сайтай хүмүүс төрж гисэн ийм чухал үйл явдлыг хийсэн байгаа байхгүй тэр эрүүл мэндийн яамны сайд нь. За тэгсэн энэ бас нэг юм сонирхолтой юмнууд дундуур нь тухайд болж исэн байна. Тэр нь юу вэ гэхээр хүн л болсон хойно яг ингээл анхны нөгөө вакцинтай яг адилхан. Ундны усанд фотор холиол эхэлсэн чи наа чи хүнд хортой наа чи хортгийн ингээ ундны усанд холилоо бидрийг аллаа гэсэн юм гарч ирсэн байна тийм чи. Гэхдээ эцсийн эцэдхийн ялсан гэхээр шинжилгээ ялсан. Эцсийн эцэд өнөөдөр бол хүн төрөлхтөн дэлхийд даяараа фотор тийм бидний шүдний онд байдаг фотор бол юунд хэрэгтэй шүдэнд хэрэгтэй хүний амны хөндийн эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг мэддэг болсон. За энэ донд бас нэг гоё юмнууд болсон байна. Тэр юу гэхээр товчхон ярихад анх ингээд ундны усны фоторыг холчоод эмч нар бүр юу хайж эхэлсэн бэ гэхээр үүнээс илүү эффектив үүнээс илүү сайн арга байна гэж хайж эхэлсэн. За тэр сайн аргыг бол бүгд мэдчихсэн. Яаж хийж байгаа шүдний онд холих хэрэгтэй. Яаж холихоо мэдэхгүй байсан. Хамгийн анх холих аргыг гаргасан хүмүүс бол түрүүний манай Colgate-ийн хэд. Colgate-ийн хэд тэнцээ холиод шүдний онд яаж холихыг гаргаад шүдний он гаргасан байна. Гэтэл анхны Colgate-ийн гаргасан шүдний он их инээдтэй заяа. Тэр нь юу гэхээр зүгээр юм нунтаг зүгээр юм нунтаг шилэн барайны савн дотор хийцэн. Тэгээ би ингээд шүдний сайжаа норгож байгаа дотроосоо холиод тэгээ ингэж угаадаг. Тэгсэн чинь Францад амьдардаг байсан нэг шүдний эмч хүн байгаа. Энэ шүдний яаж айтаахан болох вэ? Айгу хэцүү шүү дээ. Нунтаг бас ингээд өөрт нь таалагдахгүй байхгүй ийш тийш зөөж явахад айгу төвөгтэй байгаа байхгүй. Тэгээ мань нөхөр яасан байна л та нэг юм урлан үзэж явсан юм байна л та. Зургийн урлан үзэж явжсэн чинь тухайн үеийн зураач нарын
будгаа шахдаг нөгөө нэг сав байгаа штэ. Ашгүй. Юуны тосон будгийн сав байдаг штэ. Тэрийг хараад хүү эн чин байж гэж бодсон. Тэгээ гэртээ харангуйта юм одоо нэг юм одоо зунгаарлцсан хэлбэрт оруулаад тий. Тэгсэн чи тэр нь бүр нунтгаасаа давуу талтай. Яг тэгэхээр битүү савн дотор игээд тагалт чинь шингийн хэлбэртэй байж байгаа. Шууд услаа хойлоод хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Маш өндөр эффектив. Мань нөхөр ерөөсөө тэрийг олж харснараа нэг сумаар 10 хэдэн дуулаа бодсон байхгүй. Тэг амар чухал нээлттэй гэсэн. Тэгэж ерөөсөө энэ одоогийн манай энэ шүдний оны савны шахдаг хэлбэрүүд гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэг маш одоо хэрэглэхэд хялбар шүдэнд шууд очиж нөлөөлдөг учраас маш одоо нэг ашигтүүллийн коэффициент те физикээр бол ашигтүүллийн коэффициент өндөр. За дээрэс нь хадгалахад хялбар, зөөж явахад хялбар ингээд маш юм давуу талтай шүдний гэдэг зүйлийг бүтээсэн байна. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөл дахиад хэлэхэд те одоо нэг урнабитарын химийн нэвтрүүлэг болгон дээр ярьж байгаа юм. Хүмүүс анх ингээд нэгдлийг олж нээгээд санаанд дүү байдлаа. Нэг юм сони юмд ашиглаж эхлээд тэгснэ тэрийг ойлгочвол нэг гэсэндээ яаж би энийг ялгаж авах уу гэдгийг л ойлгочингод хүн шууд тэрийг өөртөө хэрэгтэйгээр хэрэглэж эхэлдэг. Тэг яаж энийг би өөртөө хэрэгтэйгээр хэрэглэх вэ? Тэгмэд фотоор бол хүн төрөлхтний өөртөө хэрэгтэйгээр хэрэглэсэн хамгийн гоё элементүүдийн нэг байхгүй. Одоо ч бид нар хэрэглэж байдаг. Тэгээ одоо ч энэний нөлөөг бид нар шууд харж болж байдаг. Тэгээ түүхэн өөрөө ингээд тэнцээ нэг уран зураачтай чотбогдсон жоох шиг тэр нь өөрөө их сонирхолтой. Тэнд зүгээр нэг өөр хот руу нүүж явсан нөхөр фоторыг усан толчих юм бол ин кимэнэдий олж нээсэн чинь тэрийг сонссон Америк нэгдсэн улсын одоо эрүүл мэндийн яамны сайд нь улс даяар нэг тим юм хийсэн жах шиг тэр нэг сонирхолтой түүх байдаг юм байлээ. Тэгэхээр шүдээ одоо тогтмол угааж байгаараа нэвтрүүлэхийн төгсгөлтэй. Нөгөө талаас бас нэг юм бас сануулахгүй бол тодорхой судалгаанууд байдаг. Фотоор ч гэсэн хүний биед ихсэж болохгүй тий ихтэж болохгүй. За би тэр зөндөө хэлж байгаа. Ямар нэгэн минерал, эрдэс, витамин юу ч байсан хүний биед орохдоо тодорхой баланстай байна. Түүнээс биш йод ихсэх юм бол багасах юм бол нэг асуудал үүсгэн. За йодын тухай дуугаар би тэр дараа 7 хоногт хийн угаасаа. Түүнтэй адилхан фотоор ихсэх юм бол за ялангуяа бүр сүлд гэсэн нэг юм судалгаа байна. Тэргээр юу гэж байгаа вэ гэхээр хүмүүс нөгөө нэг шүдний онд байгаа фотоор хүний шүдэнд сайн лимичинг ингэнгүүтээ өөрсдөө дураараа ундны усанда фотоор холио уучт юм байна л да. Халбгаар нь давс шиг холиод сахар шиг холиод уучдаг. Ингэж уухтаа за насанд хүрсэн хүн бол яг тодорхой хэмжээнд гайгүй гэж байгаа нөгөө бие нь угаасаа тэрийг хангалттай шингээгээд авцсан учраас илүүдлээ нэг шингээж авдгүй юм байна л та. Миний ойлгосноор би бас энийг судалгааг нөгөө энэ талын бүр нарийн мэрэгчлийн хүн биш учраас жоохон буруу ярьж иж магадгүй. Гэтэл хүүхдтэй өчтдөг. Хүүхд чинь юу юм өсөж явж байгаа амтан учраас өөрт нь ирсэн бүх юмыг маш идэвхтэйгээр шингээж авдаг ёстой. Хүүхд чинь өөрөө фотоор өгөхгүй тийм чи. Тэгэнгүүт аваад чинь хүүхдтэй илүү л фотоор өгөөд эхлэнгүүт тухайн хүүхдийн тарих мэдрэлийн системийн хөгжилтөө холбогддог гинэ. Тодорхой хэмжээнд тэрийг удаашруулах аюултай байждаг. Игдэх юм бол шүү манайхаа. Нөгөө ингээд хэлцэж аваад чинь хүүхдээ шүдэн угаалах нь болилдсон байл. Бүр баларна шүү дээ. Шүд угаах бол тогтмол хэрэглээнд орцсон тийм өнөөдөр хүний ингээд биеийн харин ч хэрэгтэй. Шүд угаахаас гадна өөрсдөө ингээд дур мүдээд ундны ус, кофе юу, ундаа юу гэдэг ингээд фотоор хийгдэж болохгүй, кальц хийгдэж болохгүй. Тэгэх юм бол тэр чинь илүүдл үүсгээд хүүхдийн ингээд тарих мэдрэлийн системд нөлөө үзүүлдэг гэдэг ийм судалгаа сүүлүүд гаргасан байлээ. Тэгэхээр төгсгөлд нь бас л хэлэх гэж байгаа нь бид нар хэрэгтэй элемент гэж байгаа. Ер нь бол тэр бүх элементүүд гэхдээ ямар үед хэрэгтэй вэ гэхээр зөв тунан таарсан үед хэрэгтэй байдаг тийм. Яг гоё жорон таарсан гоё холол гоё амттай байдаг шүү дээ бүх юмд. Тэр шиг зөв тунан таарсан үед л хэрэгтэй. Тийм болохоор бид нар бас ингээд энэ тэндээс дураараа уншсан юмдаа шууд итгээд хамаагүй ингэж хэрэгжилж болохгүй юм байлээ шүү. За баярлалаа. Харин боторгоо тэргээд хүртэл байдаг те. Тэгэхээр ч нөгөө тунгийн тааруулах гэх тухайн орон нутгийн ус мустай хамаардаг юм уу. Тэгэд бас нэг гоё зүйл ойлгосон нь болохоор бид нар яг шүдэ угаахаа мэдж байгаа л та. Тэрэн дээр нэмэх нь нөгөө нэг яг элементүүдийн тэнцвэр гэдэг юм шүдний эрүүл мэндэд бас их хамааралтай байдаг юм байна. Ууж хэрглэж байгаа те. Кальц, ботор, фосфор гэдээ бас их чухал байдаг юм байна гэдгийг мэдж авлаа. Тэгээд одоо магадгүй шүдээ сайн угаагаад идэг асуудал нь өөр газараас байгаад иж магадгүй байх юм байна.
За, бэлгүүндээ их баярлалаа. Тун сонирхолтой дугаар байлаа. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од Мөндрийн алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids event гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа шинэхэн хэмийн элемент хэрхэн нэгдсэн тухай нэвтрүүлгээрээ эргөө олцъя да. Баярлалаа, баяртай. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.